За санацхан өөртөө тухтай юм бүтүүлээд суусмаа. Нэг зүйлийг хэлэхэд алуурчин дээфийн тухай гэж бодлоо. Тэгээд алуурчин дээф нь болохоор өөр ингэж түүхтэй. Яг харсан түүхтэй, хоёр түүхтэй мөлий. Тэрнийх нь хоёулаа инээ түүхтэй. Нэгэн өдөр би унтж байсан. Тэгтэл хөшөө цонхоо хаасан гэдгээ би маш сайн санаж байсан юм. Гэтэл хөшөөний элттэй цонхон голтой байлаа. Гэтэл хөшөөний ардаас нэг юм зохин хоёр нүд ширтэн. Хоёр нүд нь аягнаадаа бүртээтэл хар нүдээ ширтээлэгдсэн. Амаараа дүүрэн инээмсэглэл энэ талаасаа энэ тал хүртлээ амаа хайчилчихсан юм шиг тэгэж сөнкөлөгөр инээгийн тэгэж вэрдээ онтод би яах гэж хэлгээд тэр хүнд зохиосон цагаан царайтай би юу гэж тэгэл унтахвдээ гэж хэлгээд аав минь орж ирээ буу толгон буутахад Жеф хөшөөний ардуур нуудан авраа минь утгах шийдсэн. Даанч аавын минь мөрийг онжов. Тэгээд би яахаа мэдэхгүй байтал хажуу талын хөшөөд маань цагдаа дуудаагүй байсан бол бид нар бараг л бит хоёр хүчгсэн байх байсан баг. Цагдааны сурвалжлагаас мэдүүлж байна. Энэ саяны түүхэн дээр түүхжиш юм аа. Ярен дээр гарсан зүйлийг та нар харуул нэр дүнгүй цагдаагийн албан мэдэгдэнэ. Зохиосон цагаан царайтай хүнийг харуул шууд мэдэгдэрэй. Сэтгүүлч Джонсон байлаа. Түүхийн ярахад бид нэг байшин нүүж ирсэн юм. Гэтэл нүүж ирсэн байр маань нэг л тухтай сайхан байсан ч хажуу талын Барбарын эмэгтэй ээжид минь манай хүүгийн өнөөдөр төсөө өдөр танаа гэрийг нэг нугуу урьж байна. Сайхан яриа өрөө орнуулаад авъя гэхэд би Жеф бууж ирээд ээж та яах гэж тэр новшийн төсөө өдрийнх нь юмыг авч байгаа юм бэ гэхэд миний хүү тэгж хэлж болдоггүй юм аа. Бид нар чи энэ дээрээ удаагүй байгаа шүү дээ. Одоохондоо хүмүүстэй нэг нүгөө ярилцаж яваад хамтдаа байвал дээр штэ. Гин тэр төсөө өдрийг сайхан тэмдэглэж нэг л Жефэд тухтай санагдан өглөө дүүгээ дагуулan боосны бодол дээр зогсож итэл Билли, Дженсон, Джон гихч гурван хүүхэд миний Жефийн урд ирэн зогсов. Гэтэл Жеф яах вэ? Надад санаа сайхан ингүүлэн гэхэд Дженсон бид нар чиний наадныг сонин сайхан гарч яах юм? Зүгээр мөнгө өгөөд энэчнээс арил гэхэд Жеф надад мөнгө байхгүй. Би дүүгээ дагуулсан онл сургууль руу явах гэж. Хөөх ямар амтнаас сургууль явдаг вэ наа те? Гэж Билли бүдүүн тархан Дженсон ахлагч харин жоохон болохоор нөгөөний хүүд нь болохоор маш хэцүү. Дөнгөжилт бид нэг ангийн ээжиж энийг битгий ингэж дээрлэхэл гэж ээж маань хэлжсэн болохоор бид нартай турлах хүсэхгүй л. Тэгтэл тэр хой надаа мөнгө өггээд аав шүү гэхэд үгүй бид нарт ямар ч мөнгө байхгүй гэхэд хөөх энэ нэг яали карта гин Джейсон тэгэхэд Жеф за надаа мөнгө байхгүй гэхэд шууд л Джейсон зөхөд авав. Тэгтэл ууралсан Жеф нөгөө хоёр найзыг нь зодчиход өөрийг нь зодох гэтэл Джейсон халааснаа явдаг гаргаж ирэн шууд л түүний зүслээ.
амийг нь шүү. Тэгэхэд тэрээр тод нэмсгэл цацруулж авсан. Түүнийг шанаадан гарыг нь хугалтал шууд л тээж аваад нь оройн тооцох бодов. Тэгэхэд Дженсений ургуулийн нөөцөд маш том эдгэрвшгүй болсон байлаа. Царайн зохий шууд цагаан авс тайж болж авсан юм шиг цав цагаан болов. Гэтэл одоо би чамд үзүүлэн дээ гэж нөгөө хүүхэд гудамжтан таарахад таягаараа лөөнийг зогхоход нөгөө л нэг галзуу төрх юм гарч иж дахин бүр таягнаас нь хордуулан хөлийн хуугалсан юм. Тэгтэлжээ сутан шууд л байж идэл шөнө төлөнд өөрийгөө харж гасан. Ээж хүн ямар вэ гэж гисэн. Бүр уруулан маш том сарвтай биш. Бүр тусуулч гисэн шүү дээ. Хэцүү нөөцөлөл шууд аав ээж хоёроо аавынхаа бууг авч шууд аавыгаа ээжигээ хөнөө дараа нь галтгооны өрөөнөөс хутаг аван шууд лаврын дарлаа. Аав нь шууд түүний галзуураа юу гэхээр хүний дээрээс шатгалж авсан. Тэгж алуурчин болох сэтлэн төрсөн дээрээр үр жимэг төрөндөө автсан гэдэг. Алуурчин дээфэнд түүхийг ярьлаа. Дараа нь ямар түүх яриулмаар байгаагаа коммент хэсэг дээр бичээрэй. Subscribe дарсан бол лайк дарахаа битгий мартаарай. Тэгвэл одоо ерөөсөө би ингээд бичлэгүүдийг цаг тухайд нь оруулна. Өнөөдрээр харж ирсэн үү тэгэхэд дэц манайхаа лайк саб тэр нөөцсөн билэг найзтайгаа илэрсэн. Та нар тэгэл шортуудаа үзээл шортууд би өдөр болгоо оруулна. Бичлэгийн маань гэсэн цаг алдалгүй үзээрэй. Subscribe дарчих юм бол мэдээ цаг алдалгүй үзэн шинэ сүд юмнуудыг та нарт ярьж өгнө. Тэгэхээр энэ сувгийг ярьдаг сувг болгоно. Тэгээд бас юм тайлбарладаг сувг болно. Баяртай.